Хөөе, шоотаа. Жонкон Уулзаг утсан байх шүү. олон жил болчихоо. Хүү чинь бараг дунд сургуульд орсон уу? Дараа жил. Миний хүүгээс 2 ах юм байна. Тийм үү? Нэрээ марцнаас одоогийн хүүхдүүдийн дарамт их юм аа. Сургуульд эрдэм ном сурахаас гадна олон шалгалт байцаалт өгөх юм аа. Хой. Тэр байцаал чинь засгийн газрын нэг бодлого байгаа юм. Тийм ээ. Засгийн газар шашны ихтгэл үнэмшлийг хориглохоор бүхэл салбарын хүмүүсийг ашиглан итгэгчдийг бариа зогсохгүй. Тэр ч байтугай ямар ч гэмгүй хүүхдүүд рүү гар сунгаад байгаа. Хүүхдүүдийг ашиглан тэднийг барьж байна. Хэсэг хугацааны өмнө манай хүүгийн сургууль шагналтай асуулт хариултын тэмцээн зохиож гэр бүлийнх нь ихтгэл үнэмшлийн талаар асуусан байна. Манай хүүгийн сургуульч итгэгчдийг олох шалгалт явуулдаг. Хүүгийн маань багш бүр "Хүүхдүүдээ танаа гэрт ийм зураг байдаг уу? Ямар зураг? Хэдэн бяцхан хураг бас загалмайтай зураг? Танаа гэрт Библи байдаг уу? Бас энэ ном уг нь мах бодоор илэрсэн нь. Их нарийн шалгаж шүү. Хэрвээ огт танихгүй ах эгч нар танаа гэрт байнга ирдэг бол заавал багштай хэлээрэ. Хэлэх юм бол багш намттай талах сүүгээр шагнана. Дээрээс нь 100 юан өгнө шүү. Зайлтай байна шүү. Манай хүүгийн багш нь харин чулуухан. За, Хятад бол бурхангүй үзэлтэй намаар өдөрдүүлсэн улс. Та нарыг бурханд итгэж болохгүй гэсэн. тархийн угааж биш үү? Одоо цагдаа нар хаа сайгүй итгэгчдийг шалгаж байгаа. Хэрвээ гэрт нь Есүст итгэдэг хүн католик шашинд итгэдэг. Ялангуяа төгсөвчд бурханд итгэдэг хүн байвал яаралтай мэдээлж багштай хэлээрэй. Үннээ хэлэхгүй байгаад баригдах юм бол Яа гэж? сургуульд сурна гэж саналтгүй. Энд чи сүрдүүлэг байна шүү дээ. Манай хүү сонсоод л зүрх нь түг гээл зохилсон юм. Гараа өргөвөл аав нь баригдана. Өрөхгүй байгаад хэрвээ баригдчих бол сургуулаасаа хөөгдөнө. Тэгээд яасан? Эцэст нь хүү маань сонголтоо хийсэн байгаа юм. Ямар сонголт? Хөөе. Дуграл да. Ямар сонголт вэ? Дуугүй байх. Сайхан арга байна. Манай хүүгийн багш аргалж болох хүн биш ээ. Яагаад? Жин шалья басаарай. Танаа гэрт танихгүй хүн ирдэг үү? Багш, манай гэрт байнга танихгүй ах эгч нар ирдэг. Зарим нь анхны удаа, зарим нь байнга ирдэг. Аав ээж хоёр их дотн байдаг шүү. Хэлчихсэн эргүү. Тийм үү? Жин шалья үнэхээр сайн байна шүү. Дараагийн удаа ирэхэд нь даруухан багш руугаа залгаарай. Ойлгосноо? Багш, юм худалдаж авах гэж ирсний чи бас уу? Худалдаж авах аа? Манайх дэлгүүр ажилуулдаг штий. Үйлчлүүлэгч юм уу? Та бүхэн хэлдэ. Хүүхдээ сургах амархан гэж юу? Удахгүй хүмүн надад нэг хуудас өглөө. Надад бас нэг бичиг ирж. Сурагчдын гэр бүлийнхэнд хүргэх захидал. Эцэг их нь хүүхдээ бурханд итгүүлж болохгүй. Харин хүн бүр шашинд итгэхийг орхиж намыг дагах хэрэгтэй. Загтлыг уншихад бүхэлдээ бурханыг доромжилсан үгс байсан. Хичнээн уур хүрсэн гэж. Хой. Сургуулаас биднийг хуурах гэсэн арга. Зөвшөөрвөл бурхныг доромжилж, үгүй бол өөрсдийгөө илчлэнэ. Тийм ээ. Эзэн Есүс юу гэж хэллээ? Би та нарт хэлж өгөөгийн учрна. Хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсан үгсийг уучлж болохч ариун сүнсийг доромжилсан гэм нүгэл уучлагдахгүй. Яасан ч гарын үсийг зурж болохгүй. Тийм ээ. Тэгэд хүүрүүгөө эргээ тартал толгоогоо гудаалагчсан уйлаа зогсож байна. Гарын үсийг зурхгүй бол хүү маань хичээлдээ очиод юу гэж хэлэх юм бэ? Хүү минь тэгээд надад "Аава, та гарын үсийг зурчих л та." Донгос. Хой. Хүүд чи ямар өөр арга байх вүш. Чи буруудах хэрэггүй. Би буруудахаагүй. Би гарын үсийг зурхтаа донгос гिचгсэн. Донгос оо? Тэгж болох юм уу? Манай эхнэрийн нэрний ханцтай адилхан шүү дээ. Юу вэ? Ханцны бичлэг нь адилхан. Энэ хоёр ханц адилхан юм байна шүү. Ингэж байж л нэг юм аргалж гарлаа да. Хой. Засгийн газар олон аргатай. Ямар ч зайл хэрглэж мэднэ шүү. Тийм ээ. Тэгээд нэг их удаагүй байтал хүү маань нэг л биш болоод явчлаа. Өдөр болгон хичээлээ тарж ирээд буудан дээр суучих нь. Мод шиг хөдлөхгүй, ярихчгүй. Хой. Манай хүү бас улам дотгошоо болоод байгаа. Үргэлж өрөөнийхөө хаалгыг төвчгээд юу хийгээд байгааг нь мэдэгдэхгүй. Эцэг эхийнх нь хувьд бид хүүхдүүдтэйгээ эхэлж ярилцах хэрэгтэй. Яаралтай ярилцмаар байна. Хүү минь ямар нэг юм тохиолдоо юу? Хавда хэлдэг. Шалгалтандаа унчхаа юу?
Эсвэл ангийнхантайгаа муудсан уу? Ингээд намайг ингэж асуухаар хүүгийн маань нүдэнд нулимс цэлгэнээд өдөржингөө юу ч дугардаггүй. Манай хөөж толгоогоо удаалгачаад огт хариу үлдэггүй. Минийхөө итгэгч бид үнэнч байх ёстой. Юу болсон тухайга чи аавда хэлэх ёстой. Чи дуграад тал да. Аава би сургуульд сурахгүй байж болох уу? Аав, сургуульд сурах хэцүү. Би сурмааргүй байна. Чи хэлдэ. Тийм баг байж сургуульд сурахгүй байж болох уу? Тийм ээ. Тэгээд нэг юм ятгаж байж арай гэж сургуульдаа явна. Нэг их удахгүй царайгаа бараалагч хадл ирнэ. Манай хөөч бас хувхаа зайчихсан, айчихсан юм шиг ирдэг. Хөөе, юу болсон юм бэ? Хүүхдээ зодлоо юу? Дууграл да. Ааваасаа юу нуугаад байгаа юм бэ? Зодолдоогүй. Гүйж угаад унчихсан. Үгүй. Зүгээр л сайн унтаж чадаагүй. Хөл гар чинь яагаад хавдчихсан юм бэ? Чи үннээ хэлэхгүй хэрэггүй. Захиралтай ч очиж уулзнаа. Мэдгэл болно да. Ингээд хэлэхээр л хүүгийн манд нүднээс нулимс бөм бүрчихнэ. Битгий уулз. Ярих юмгүй. Сургуультай нь холбоотой байж. Би цааш нь асууж байж л мэдсэн. Хүүгийн манд сургуульд цагдаагийн газраас заавар ирж. Гэр бүлийнх нь ихтгэл үнэмшлийг мэдхээр олон удаа сүрдүүлсэн байгаа юм да. Багш нь хэлэхдээ хэрвээ энэ тухай хэлэх юм бол чамайг зодно гэсэн байгаа юм. Сонсов. Тэгэхээр хүүхэд яаж хэлж чадах юм бэ? Нэг өдөр багш нь манай хүүг хэдэг хүүхэдтэй хар хүрээнд оруулсан гин. Яваад ортол сургуулийнх нь захирал багш нар бүгд хүлээж байж. Яаж байгаа нь тэр вэ? Захирал нь хэлэхдээ бурханд итгэдэг хүүхэд байвал хурдан хэлээдэх. Хэлчихвэл явж болно. Хүүхдүүд айгаа дуурахгүй байтал захирал нь хажууд байгаа багш руугаа хартал Яах гэж байгаа юм? хажууд байгаа багш руу харахад тэр багш нь хулсан сав аваад зодож байгаа юм да. Хүүхдүүд айсандаа царай нь хувхаа зайчихсан. Хүчээр хэрэг хүлээлгэж байгаа юм биш үү? Эцэст нь хүүхдүүдийн хинэн ч үнэнээ хэлээгүйд захирал нь уурлаад ингэж асуугаад хэдий болтол суухав. Олж мэдэхгүй бол дээш нь юу гэж хэлэх вэ? Багш нь сонсоод манай хүүт хэлсэн байгаа юм. Чи наашир. Хүү маань өөрийн дуудахыг хараад айсандаа чичирсэн гинэ. Тэгвэл асуух хэрэгтэй. Хэлээд танаа гэрт итгэгч байдгүй. Яг ингэж асуусан байгаа юм. Тэгээд дуугүй байгааг нь хараад багш нь хурч ирээд бүр алгацсан гинлээ. Дараагаар нь хүүгийн маань хацарнаас чанга чимхэд бүр хацар нь цус шүүрч гисэн байгаа юм. Хувцс нөмөрсөн хараатнууд. Энэ олон жил би хүүдээ хуруугаач хүргэж байгаагүй. Хилээд яах вэ? Хажуудах багш нь бүр харж тэсэхгүй. Хөөе захирлаа, бид нар зүгээр нэр хэмээгтэл болох шүү. Хэрвээ юу ч олж мэдэхгүй асуудал бүр томорвол нэг их сайнгүй л болов. Тийм шүү. Энэ бол засгийн газрын зарлиг. Байцаахгүй байж болох уу? Асуудал томорхоо. Асуудал томорсон ч нам бүгдийг хариуцна. Хэрвээ өгсөн үүргийг гүйцээж чадахгүй, намын ажлыг балалвал бид нар зүгээр өнгөрөхгүй. Энэ бүхний ард бас засгийн газар байжээ. Хилээд яах вэ? Дараа нь хүү маань юу гэсэн гэж би бүр яасан? Захирал нь хэд хэдэн ахлах ангийн хүүхдүүдээр хоёр хүүхдийн мөрөн дээр чихтэй алчуураар тохиулаад тэрэн дээр нь төмөр тавиулсан баг. Тэгдэг нь яаж байгаа юм? Цахилгаан цохиулдаг балаар цохиулж байхгүй юу? Хүн тийм зүйл хийн гэж юу? Бүлэг араатнууд юм биш үү? Тэр хоёр хүүхэд цахилгаан цохиулаад ухаан алдчихсан. Захирал нь өгчихвээ гэсэнтэй болиулсан гэсэн. Би хүүгээсээ юу бодож байсныг асуухад хүү минь надад би үгэнд нь ороог хэрвээ хэлчихвэл аавыг минь бариад явчихна. Гэхдээ аава би айгаад байна. Хүүхдээ ингэ зовоож болохгүй. Сургууль руу ножих хэрэгтэй. Би захирлын өрөөний үүдэнд очтол нэг эцэг их уйлаад хэлж байна. Танай сургууль яаж байгаа юм бэ? Хүүхдийг маань ийм болгочихсон байдаг. Ийм жаахнаар амтэн шүү дээ. Энд чинь хууль зөрчсөн үйл. Би очиж та нарыг мэдэгдэнэ. Тийм ээ. Сургууль нь хариулт өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүдээ арга алгаа. Энэ бол засгийн газрын зарлиг. Бид биелүүлэхээс өөр аргагүй. Та нар бидэнтэй заргалдаад ямар ч нэмэргүй. Засгийн газар сургуулийн өмгөөлж байхад ард иргэдэд шударга ёс гэж байх уу? Нэг нүдний шилтэй хүн хэлж байгаа юм. Коммунист нам ирэх орохоор яадаг юм? Ингэж дураараа ашиглаж болдго юм уу? Ард иргэд биднийг дураараа дарлаж болох уу? Тийм ээ. Юуны чинь бурханд итгэхээс айх.
Коммунист намал жинхэнэ гаж урсгал. Тийм ээ. Та нар ингэж нүгэл үйлдээд үйлийн үрээ хүртэж Тун зөв. Коммунист нам шашин шүтлгийг хориглохоор олон арга ашиглаж шудраг ёсыг дардаг. Ард иргэд хэдийн энийг мэддэг болсон. За эцэг эхчүүдээ тайван байцгаал да. Тайван байцгаа. Та нарын сэтгэлийг би ойлгож байна. Сая ч бас хэллээ. Засгийн газар зарлигдаж итгэгчдийг шалгуулж байгаа. Олон ч сургууль тушаалыг хэрэгжүүлж байна. Зарим сургууль дээр цагтаа нар өөрсдөө очиж байцааж байгаа. Манай сургууль хажууд нь хөнгөн хандсан шүү. Чи сонсов. Юу гэсэн үг юм? Хэрвээ юу ч хэлэхгүй бол цагтаа авчирч айлгана гэж юу? Хой. Энэ үг айлгсан юм биш. Манай хүүгийн сургууль дээр цагдаа нар ирсэн. Нэг өдөр манай хүүгийн ангид баахан хүн ороод ирж. Хий. Сурагчдаас гадна 10 хэдэн багш. 2 захирал, 2 цагдаа, бас нэг сурагч. Толгоогоо гудаалгачихсан. Эндэр дээр зогсож байгаа юм. Юу болж байгаа юм? Цагдаа шашинд итгэгчдийг илрүүлэх хүснэгтэр гэрт нь итгэгч байгаа үгүйг байцааж байгаа юм. Баларлаа. Эцэг эхийн бариад гэрийн нэгжиж хүүхдийн сургуульд нь аваад ирсэн. Яг гэж. Цагдаа хэлэхдээ харж байна уу? Эднийхэн бол итгэгчд. Энэ үг нь махбодоор илэрсэн ном. Тэдний гэрээс гарч ирсэн юм. Хэрвээ танаа гэрт ийм ном байгаа бол хурдхан ирж мэдэгд. Хятадд яасан ч бурханд итгэж болохгүй. Энэ бол зүгээр л нэг жишээ. Үг хэлж дуусангууд. Өөр нэг цагдаа цахилгаан бороо хойгоор тэр хүүхдийн нүрийг зохиулсан. Нүүрэн дээр нь тэр даруй том цэвэр үсэрчихсэн. Тэгээд өвдсөндөө өөлж гарч байгаа юм. Тэр чинь хүүхэд штэ. Гэтэл цагдаа огтхон ч тоохгүйгээр барахгүй. Залгуулад хэд зохиулж байгаа юм. Эцэст нь модон саваагаар хөлрүүн цогсон. Хорон чөтгөрүүд. Тэнд байсан захирал нь багш нар нь хинч хориглох гээгүйгээд боддоо. Бүгд засгийн газраас айсандаа л тэр шүү дээ. Манай хүү бүр айсандаа 2 хөлн жичирч нүүрэн цайчихсан. Толгоогоо ч өргөөгүй. Тэр өдрөөс хойш хүү маань сургуульдаа үргэлж айцтай явах болсон. Орой унтахдаа үргэлж хар дарж цагдаа байцааж байна гэж сэрдэг. Бүр зүрхэнд нь шар ус хурцгаж. Хүү маань надад "Аава, та намайг шилжүүлээд өгөөч." Шилжих. Би айгаад байна. Бүх сургууль адилхан ийм байдалтай байгааг яаж ч мэдхэвд. Тийм ээ. Манай улсын олон сургуулиудад цагдаа хүүхэд зодсон хэрэг гарсан. Тийм ээ. Зарим сургуульд цагдаа нар буу зэвсэг агсан очиж хүүхдүүдээр бурхны үгтэй номнуудыг уруулан гарын үсэг зурулж, гарын хээг нь авч бурханд итгэхгүй гэж амлуулсан. Энэ хэрвээ зөвшөөрөхгүй бол шууд ирээд л зоддог гэсэн. Мусаа нүгэлтэй амьтад Хүүхдүүдийг сүрдүүлэн барьж явна гэж айлгана. Коммунист нам итгэгчдийг барихын тулд үгээ хэлж үсээ мэдхэн хаа сайгүй үсчиж байна. энэ олон жил коммунист нам итгэгчдийг баривчлахын тулд ямар арга хэрэгэлсэн бilé? Нууцаар шалгаж тагнах, мэдээлсний шагнах, утсыг хянах, араас нь мөшгөх, хуурамч хэрэг тохож, гэрийг нэгжих, хэрэг хүлээлгэх, хууль бусаар шийтгэх, үхтлэн зодох. Засгийн газар амилсан чөтгөр учир хараагдах ёстой. Төгс хүчит бурхан хэлэхтэй. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл чөтгөр хизээч биеэ сайн авч явж байгаагүй. Тэр үргэлж саадуулж, үүмүүлж. Энэ нь тийм л чөтгөрийн хаан. Бид үүний оршин тогтнолыг хэрхэн төвчих юм бэ? Энэ нь бурхны ажил цаад учруулж, үүнийг навсархаа, бүрэн дүүрэн эмх замраагүй болгон үлдээх хүртлээр амархгүй ба. Энэ нь эсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүлж мөхөх хүртэл бурхныг эсэргүүцхийг хүсэж байгаа мэт байдаг. Энэ нь санаатаагаар бурхныг эсэргүүцэж, илүү ойр төхөрж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цохиж ядсан хүнд бэрх байдалтай боловч бурхныг үзэн ядах нь багасдаггүй. Бурхны үг бүх үннийг илчлэхээс гадна засгийн газрын бурхныг эсэргүүцдэг, бурхантай дайсагнадаг үннийг харуулдаг. Бурхны ажлыг хориглож, бурхангүй орныг байгуулахаар засгийн газар галзуу мэт зүтгэж, олон төрлийн арга ашиглаж Христэд итгэгчдийг хавчиж байна. Сургуулиудыг ашиглаад зогсохгүй. Цагдаа хөдөлгөж, хүүхдүүдийг гэмтэх замаар Христэд итгэгчдийг хайхын зэрэгцээ.
Христэд итгэгчдийг бүгдийг үгүй хийтэл амрахгүй байх. Засгийн газар муу бүхнийг үйлдэж, Бурхныг уурлуулан Тэнгэрийн ёсыг тэрсэлж хизээ нэгэн өдөр Бурхны шийтгэлийг хүртэх болно. Амен.